нууцлан гардуулж өгнө гэд 24 дугаар зүйл байсан уу те. Энэ дээр нэг юу нууцлан гардуулна гэдэг томьёо Монгол улсын хуулинд өөр газар хэрэглэгдэж байгаа юу? Яг нууцлан гардуулна гэж яг юуг хэлээд тодорхойлцсон байж байгаа юм? Энийн тодорхойлт байгаа юу? Сайн зэрэг шүү. За энэ асуудал бол яг зүгээр бидэд бол Тэмүүжин гишүүн дээр бас нэлээд тийм том аргумент хэлсэн л дээ. Ер нь зүгээр яг энэ төрийн нууцтай холбоотой асуудал дээр бүрэн танилцаж ер нь өөрсдөө авах ёстой гэдэг. Тэгэхээр өнөөдөр бидэд төрийн бол албаны нууцын тухай хууль нь хөндөгдөөгүй. За эргээд бусад залтууд нь хөндөгдөж орж ирэх учраас энэ боломжгүй байна. Нууц хадгалах этгээдийн асуудал дээр яг энэ хэрэгээ олцож байхгүй байгаа учраас бид нэр энэ асуудлууд дээр дараа нь хуудасны зүрхнээс гараад шүүх илүү дутуу гэдэг юм уу мөрдөгдөн байцаалтын шатанд илүү дутуу юм санаатаар хийцэн юм шиг энэ яриа хэлцээ гарч сайн зэрэг миний асууж байгаа итгэл байдаг. Газар яг ийм томьёо хэрэгжиж байгаа. Өөр газрын асуудал биш бид энэ эрүүгээр хэн шийдвэрлэх хуулийн асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр энэ хууль дээр нэгдмэл энэ ойлголтоор цаашдаа энэ техникийн болцоонугаас байд юм байна. Бичиг хэргийн стандарт бүх юм дээр нууцлж энийг дарж өгөх болцоогоос байдаг. Одоо ч бид нэр шүүх цэгмийн рүү орох юм бол энэ шүүгийн шийдвэрүүдийг нууцлах гэдэг юм уу хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой эсгүүдийг нууцлаад ингээд оруулдаг энэ ойлголт практикээр тогтцсон. Тэгэхээр энэ агуулгын хүрээнд бид нэр төрийн нууцтай эсгээ бол одоо нууцлах гэдэг юм уу яг практик дээр хэрэглэж байгаа тэр яг тэр ажлын нийт эсгээс дараа тэгээд хэлчлээ хараар дараа тэгээд энэ агуулгаар нь орж байгаа зөвхөн. Энэ бол практик дээр одоо хийгдэж явж байгаа буюу шүүх цэгмэн дээр ороход энэ хувийн мэдээллүүд ингээд нууцлагдаад дарагдаж ороод ингээд явж байгаа. Энэ практикаар нь бид нэр оруулж байгаамаа. Тэгэхээр энэ дээр хууль хэрэглээний нийтмэл байдал дээр өөр зүйлээр ойлгож болохгүй шүүгээд инквайри гишүүний хэлж байгаа зөв. Тэгвэл энийг зүгээр яг практикийн шийдлийн үед угаасаа тогтцсон хэрэглээд явж байгаа ойлголт юм байлээ. Тэгээ эн чи одоо хууль тайлбарлахад хамгийн эхлээд шууд угаасаа текст дээр тайлбарлаад явна шүү дээ. Тэгэхээр энэ дээр чинь нэг ийм асуудал гараад байгаа байхгүй юу? Процессыг нууцлж байгаа. Тэр гардуулахыг нууцлах хэрэггүй байхгүй юу? Өгж байгаа материал чи өөрөө нууцгаад байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нууцлан харлуулахаа та нар нууцлана гэж хэлсэн. Энэ томьёоллоо өөр хуулинд нэгд байхгүй бол одоо эн чинь энэ ойлголтоор бэхжээд явах гэж шүү дээ. Тэгэхээр энэ томьёоллоо та нар харахгүй бол гардуулахаа нууц өгөх нь чухал биш байхгүй. Тэгэхээр эн чинь тэгж уншигдж байгаа байхгүй. Материал чинь өөрөө нууц байхгүй. Энэ цаад яригдж байгаа нэг зүйл харин айгүй чухал. Яг үнэ энэ хохирогчд ялангуяа нууц гээд өөрт нь тэр танилцуулахгүй байх. Танилцуулж болох бүрэн хэмжээнд нь тэр танилцуулдаг байх шүү дээ. Нууцлах юмнуудаа мэдээж нууцлалгүй байх. Тэрэн дээрээ бол та нар юуг бодцгоо нү за энэ томьёол дээр харахгүй бол одоо энэ жишээл яг англи дээр айгүй тодорхой байхгүй. Classified гэдэг бол мэдээллийн нууцлалыг хэлж байгаа. Classified handover гэж байхгүй. Тэгтэл одоо юу secret гэх юм уу, covert гэх юм уу тэр бол үйлдэлийг хэлж байгаа, нууцлж өгөх. Тэгэхээр энэ дээр чинь нууцлаад байгаа чинь тэр бичиг баримтын агуулга байгаа даа байхгүй. Энийгээ та нар тодтогч өгөхгүй бол ёстой хэрэглэн дээр энэ үг үсгээрэл нууцлан гардуулна гэд нууц гардуулцныгаа тэгж яриад ойлгоод явах уу гэд. Тэгэхээр энийгээ та нар тэр томьёол дээрээ сайн эргэж хараарай. Яг гэвэл өөр газар байхгүй юм ба шүү дээ. Энийгээр л тогтох нь шүү дээ тэгэхээр. За тэгээ. Сайн зэрэг шүү. За одоо текстийг дараа та яг бүтэн уншихгүй болохгүй. Одоо жишээ нь инквайри гишүүний штатад авч байгаа хэсгээр би уншия л да. Төрийн нууцад хамаарах мэдээллийг агуулсан яллах дүгнэлтийг яллагдаж бүрэн танилцуулж төрийн нууцад хамаарахаас бусад хэсгийг гардуулж өгнө гэдэг энэ анхны текст байж байгаа. Засгийн газар өргөмөрсөн. Энэ дээр ямар байдлаар өөрчлөгдөж байгаа гэхээр төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид бүрэн танилцуулж нэгдүгээр одоо агуулга төрийн нууцад хамаарах хэсгийг гэж байгаа. Энэ өөрөө үгзүүн тайлбараараа найруулга талаасаа хэсгийг нууцлан гэж байгаа. Энэ нөгөө өмнөх тексттэй контексттэй яхаар үйл үгээ тодтогсон асуудал биш байхгүй. Тэгэхээр энэ текстийн үед бол бид нар бол одоо асуудал бол гарахгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрийн нууцад хамаарах хэсгийг нууцлан тэгээд гардуулж өгнө гэдэг ойлголт юм. Тэрнээс ч нууцад гардуулж өгч байгаа процессыг нууцлах гэдэг зүйл байхгүй байхгүй. Бүтэн тексттэй үзвэл яг л энэ хэсгээ тэр хэсгийг нууцлана гэж байгаа байхгүй. Ингэж бас ойлгосоо гэж хүсэж байна. Харин би
бүтэн текстийг уншаад би ярьж байгаа. Наад дээр чинь одоо аливаа бичиг баримтын нэг хэсгээр энэ хуудас нь нууц байгаа байхгүй юу? Би энийг нууцлаад гардуулчвал яах вэ гэдэг л асуудал яригдэж штэ. Тэгэхээр энийг би зөв буруу гээгүй. Агуулга нь зөв байна. Томьёоллоо зөв болгохгүй бол наадах чи хэрэглэн дээр асуудал гарна шүү л гэж байна. Түүнээс би текст бүрэн уншичаад харин яриад байгаа байхгүй. Та нар бол харлуулна гэдээ өөртөө дотроо бодохдоо параграфын нэг хэсгийг харлуулахдаа хуудас байвал яах вэ? Жишээл хүний зураг байвал нууц гэдэг чинь нь шүү дээ. Айгүй их юм дээр бид нар нэг агуу том юм бодоод байдаг. Айгүй энгийн жижиг юм байдаг. Тэр өхлөт нууц гэдэг байгаа чинь зүгээр хүний нэр утасны дугаарч байж магадгүй. Тэгэхээр тэр юу чинь одоо хүний фото зураг, фото идентификейшн гэдэг чинь өөрөө айгүй нууц байж магадгүй байхгүй. Тэгэхээр тэр юмыг одоо яахын та нар нүрийн бүтэн дарж өгнө гэх үү. Гэт энэ юм өнцгөөсөө л би бодорой. Тэрийгэ томьёоллоо тэгэхээр тэгж буруу ойлгохдохгүйгээр нэгэнт энд орж байгаа бол хийгэрэй л гэж аахгүй юу. За. За баасан жирлэх шүү. Протокол тэмдэглэж үлдээх гэдэг нөгөө би бол хувьдаа нууцлан гардуулж өгнө гэдгийг анх уншихдаа юу гэж уншсан бэ гэвэл гардуулж өхийн үед өгнө. Гэхдээ нууцын баталгаа юм уу ямар нэг юм одоо баталгаа ямар нэгэн тэмдэг одоо юу гэдгийг тийм зүйл процесс ажиллагаатаагаар нууцын имийг надад өгөх юм байна гэж би бол текстийг уншаад бол тэгж ойлгоод. Тэгэхээр би бүр энэ хоёр гишүүн дараа хоёроос та хоёроос би дахиад 3 дахь өөр ойлголт би эндээс гаргаж ирсэн байхгүй. Би бол ойлгохдоо би болохоор нууцлан гардуулна гэхээр нууц материал байх юм бэ. Гэхдээ надад тэрийг нууцын баталгаа хийж чад гэхдээ надад өгөх юм байна гэж би бол хувьдаа тэгж ойлгосон. Тэгэхээр харин бүр ингээд тийм учраас би протокол зориуд энийг тэмдэглүүлээ гэдэг. Эндээс чи ингээд 3 өөр ойлголт гарч ирээд байгаа учраас зориуд тэмдэглүүлээд энийг ингэж ойлгох юм байна л гэж нэг мөр явах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. За тэгээ протоколд энэ нь үлдлээ. За ингээд хэдүүлээ цаашаа үргэлжлүүлээд явъя. Одоо ингээд санал хураалт руугаа оръё. Нэг төслийн